За hi guys. Өнөөдөр Монголын томоохон эндэн ба хоризмын төсөл сэдвтэ бяцхан мэдээлэл хүргэж байна. За тэгээд бичлэг эхлэхээс өмнө үзэгчдээ өөрт тухтай судалдаа суу үзээрэй гэж зөвлөе. 13 дугаар зууны их үед бүх Монгол аймаг Чингис хааны захиргаанд орно гэдэг их Монгол улсыг байгуулж хөрс сэргэлдэх Алтан, Тангууд, Хар хитан, зүүн зэрэг улсуудыг байлдан дагуулж өмнөөс хөрвүүлэн монголчууд бид дорн дахныг эзэмж байсан билээ. Яг энэ үед исламын ертөнцийг их хэсгийг захиргаандаа оруулсан өрн дахны хамгийн хүчрэг улсуудын нэг болох Хорезм улс бидэнтэй зэрэгцээ оршижээ. Чингис хаан эхэндээ дайн хийх зорилгогүй Монголыг дорны хүчрэг улс, Хорезмыг өрний хүчрэг улс хэмээж ив найрамдалтай байж худалдай наймааны харилцаа тогтоё хэмээн илчилгээдэг. Энэхүү мэдээг сонссон Хорезмын эзэн хаан Мухаммед Шахч дуртай зөвшөөрөв. Эхэндээ Монгол Хорезм хоёр улс худалдай харилцааны тогтвортой байсан ч отроор хот болсон үйл явдал бүх зүйлийг оронгоор нэрвүүлж өгсөн юм. Тохой Чингис хаан Хорезм руу ухаанагаар тэр толгойлуулсан 500 төвөө бүх ачаа бараатай 450 худалдаачдын цуваа илгээсэн байдаг. Тэгээд тэдгээр худалдаачдыг отроор хотоор дамжин өнгөрөх замд нь тухайн хотын захирагч Иналчук гэх ноён барьж Хорезм эзэн хаан болох Алаа Адитийн Мухаммед Шахад тэдгээр худалдаачдыг Монголын тагнуулыг судалж мэдээлэл өгч Хүмийн цаазаар авт ачаа барагийн дээрэмцсэн. Хүү амьсгалт хэдлэг дотроос зөвхөн нэг л хүн оргон зайлж уг хэргийг Чингис хаанд дуулгасан гэдэг. Үүнийг сонссон Чингис хаан ихэд уурлан өшөө орсолдоо автсан байсан ч Хорезм улсад цүйлийн боломж олгохоор шийдэж Мухаммед Шах руу илчилгээн урагш Иналчукийг барьж тушаахыг шаарддаг. Харин Хорезмын Шах улс орныхоо сүүлчийн хувь тавиланг өөрийн Бардам зангаас болж дүрлэлцэж буй гал руу шийдэж орхисон. Тэрээр Чингис хааны зэрлэг баалмад бүдүүлгийн нүүдэлчнээр нь дуудан тоглож иш нарынхын сахал усыг хуцад оромжлон нэг элчийнхэн толгойг нь аван нөгөө хэдд нь өгч явуулсан байдаг. Тэд оромжтолд Чингис хаан ихэд уурсан тал утгийн хуулийг зорчиж алтан арган жимээн тасалсан. Итгэл эвдэж хэлсэн амандаа хүрээгүй. Яавч зүгээр өнгөрөх хэрэг биш хэмээн үзэж мөнх хөх тэнгэрээс хүч хайрлан олонтоо залбирч Хорезмын эсрэг аяндаа хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлдэг. Минийхүү 1219 онд Чингис хаан Зүч, Цагаатай, Өгөөдөө, Толвий, Зэв, Зилэм, Сүбэдэ, Борохол нарын хамтаар 120-оос 150 мянган их зэрэгээ дагуулan Хорезмын зүг хөдөлсөн байдаг. Харин эсрэг талд Мухаммед Шах зүгээр айлгүй монголчуудыг дайран ирэхийг мэдчихсэн тул 400 мянга орчим зэрэг зүйл олон дайтахад бэлэн байсан ч Монголын их зэрэгтэй ил туултгаас айлсхийж их зэрэгээ хотуудаа тараан байрлуулсан байдаг. Учир нь тэр монголчуудын хурд хөдөлгөөнд цэргийн тактикийн эсрэг ил задгаа тулдах нь ашиггүй, ялагдах эрсдэл өндөр гэдгийг сайн мэджээ. Харин түүний хүү Жалал Аддин эсгийнхээ энэ шийдвэрийг үл дэмжин хол зам туулж ядарч төлөлтсөн цэргүүдийг эзэгтэй мөчтөнд эндүүлэн дайрч устгах шийдэл гаргаж эцгийг ятгсан ч Мухаммед Шах өөрийн шийдвэрээсээ няцаагүй билээ. Монголын их зэрэг дор хаяж 1 жил явах газар 3 сарын дотор туулж 4 чиглэлээр Хорезмын нут руу цөмрөн орд уулгалан давталж эхэлсэн байдаг. Мөчээр давууч зохион байгуулалт муутай Хорезмын тал Отроор, Ухаар, Самарканд зэрэг олон хотуудаа ээлж дарааллан алдаж задгаа болон задгаа бус олон толтойн жалгадал хүлээсээр эцсийн төвлөрсөн арим нь ургийн хотод 1220-оос 1221 оны хооронд нийтдээ 5 сар бүслэгдэн Чингис хаан эхэндээ удаан хугацаанд бүсэлж хүн саг хамжаар тасалдуулах тактик хэрэглэсэн ч эсэргүүцэл үзүүлсээр байсан тул эцэст нь Амур даргын мөрний усыг бөөн хаагдуулж борсголыг нэргүүлэн хотыг үерт автуулах гайхалтай тактик хэрэглэн эзлэн авсан байдаг. Мухаммед Шах дайны явцад ухрын явсаар эцэстээ Каспийн тэнгис рүү зугтсан бөгөөд Чингис хаан араас нь нэтгэлт хоёр жанжин болох Зэв, Сүбэдэ хоёрыг явуулан амьдаар нь барьж ирэх тушаал өгдөг. Гэвч Хорезмын эзэн хаан Алаа Адитийн Мухаммед Шах хорт Тавдрын улмаас 1220 онд Каспийн тэнгисийн иргэдээр харамсалтайгаар талд өсдөг. Хэдий Хорезмын улсын хаан өөд болсон ч түүний хүү Жалал Адитийн эцгийнхээ халааг аван улс орныхоо сүүлийн итгэл найдвар болон тэмцээр байдаг. Тэрээр Чингис хааны бишрлийг хүртэлгүүлэх хэмжээнд олон удаа монголчуудын дайралтын няцаан эрлэх хүчтэй өрсөлдөгч байсаар 1231 онд талд өсдөг. За тэгээд бичлэг дуустал анхааралтай сонссон үзэгчдэд баярлалаа. Энэ мэтчлэн олон сонирхолтой бичлэг үзэхийг хүсвэл сабаа дарж наваа дэмжээрэй.
За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.